Умимээсээ учид чиштинүү хадны успех. Өөрийнхөө ажиллаа хийж байхдаа би энэ ажлаасаа аж аргалыг мэдэрдэг. Бас бусдад хэрэгтэй хүн байгаа юм байна гэдгийг мэдэрч байгаа нь эргүүлээд амьд явах амьдралыг утга учиртай өнгөрүүлэх ийм мэдрэмжийг надад өгдөг гэсэн. 2006-аас 2010 онд Монгол Улсын их сургуулийн гадаад хэл соёлын сургуульд чиглэл орон судлаач мэргэжлээр төгссөн. За яг 2020 оноос одоо хүртэл чиглэлээр онлайн сургалт явуулж байна. Ер нь бол анх болвол бүгд найрамдах чих улсад байгаа монголчууд маань хэлний асуудал их байна гэдэг дээр үндэслээд чихт байгаа монголчууд нэлээд хандахын тулд мэдээж онлайн сургалт хэрэгтэй болсон. Тэгээд ихэнхдээ бол чихт байгаа монголчууд ханддаг. 5 жил ажиллаж хөдөлмөрлсөн хүн байнгын оршин суух зөвшөөрлийн шалгалт буюу А2 түвшний шалгалт өгөх шаардлага гардаг. Ингэснээрээ дахиад виз нь одоо 10 жилийн хугацаатаагаар 10 жилийн хугацаатаагаар ингээд хугацаагүйгээр сонгогдоод явж байгаа нь эргүүлээд Европын орнуудад цаашаа чөлөөтөө нэвтрэх юм гарц үе таалга нэгддэг. За миний судалж байгаагаар бүгд найрамдах чих улсад аж аргалтай 10 одоо топ орны дээгүүрт ордог. Мэдээж орчин байна, боловсрал, дээрэс нь эрүүл аюулгүй хүнс гэдэг одоо утгаараа монголчууд маань тэнд илүү мөнгө хөөж амьдрах одоо гэхээс илүү хүүхдүүдийн боловсрал ирээдүй болон эрүүл аюулгүй хүнс хэрэглэж урт наслах. Чехийн ард түмний дундаж наслалт эмэгтэйчүүд 70, эрэгтэйчүүд 80 байгаа. Тэгэхээр ер нь бол эрүүл урт аюулгүй орчинд үр хүүхдтэйгээ удаан аж аргалтай амьдрах зорилгоор ихэнх залуу гэр бүлүүд явж байна. Монголчууд маань хэлний авьяастай. Аливаа зүйл дээр яг тухайн хүн өөрт нь хэрэгтэй л гэсэн бол аливаа юмны ард гардаг чанар харагдаад байгаа юм. Тэгэхээр бид бие биенийхээ сайн талаас суралцах хэрэгтэй байна. Чадж байгаа хүмүүсээс урам аваад өөрийнхөө ч гэсэн чадахгүй дээр шантрахгүй, өөрийнхөө нэг үг ч гэсэн өнөөдөр цээжилсэн бол нэг өгүүлбэр ч гэсэн цээжилсэн бол тэрэн дээр л урамшина гэсэн. Амьд байхын тулд хүн суралцах буюу өөрөө хүнд хэрэгтэй хүн болох. Мэдээж энэ хооронд маш их золиос, маш их урам уграл, шантрал, өвдөлтүүд явагдана. Энэ бүгдийг харин даван туулсан, бэрхшээлийг даван туулсан ийм хүмүүс илүү амжилтанд хүрдэм байх гэдгийг өөрийнхөө биен дээр бас туулаад явж байгаа. Бүх юм окей байдгүй, дардам замаар явдаггүй. Харин ч бэрхшээл, уналт хамгийн том сургамж багш байд юм бэ гэдгийг харсан учраас та нар маань хилээ сурж явах явцдаа шантрах, урам уграх тохиолдолд бууж өгөхгүйгээр буцаад ямар нэг байдлаар өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд босч ирдэг байгаарэ, хичээл өргөжлүүлдэг байгаарэ. Битгий дундаас нь хаяараа зориг тавьсан бол эцсийн үсэж байгаараа л гэж хэлээ да.